За тэгэхээр яг энэ мэрэгжлийн яг прокуророор олон жил ажилласан хүн энэ прокурорын дарга байхын бас зөвийг би мэдрээд байгаа. Яагаад гэвэл нэг устөрч байсан, та нар бүгдээрээ санаж байгаа манай намын. Нэг устөрч прокурорын даргаар байгаад хэрэг уншиж мэдэхгүй. Хэрэг уншиж мэдэхгүй хүн чи яг хөөхтөр нэг устрын өнгө аясаар асуудал танддаг. Тэгээ доотлын нөхдүүд нь хэрэг уншичаад даргаа ийм байна гэд худлаа үнэн янз янзын юм хэлдэг. Тэрнийхэн дагуу шийдвэр гаргадаг. Үүний үр дүнд бас энэ прокурорын байгууллага бас нэг эвгүй байдалд нэг хэсэг орох шахсан шүү дээ. Тэрнийх нь одоо үзүүрт намайг одоо жишээ нь хэлбэгдүүлсэн маягта ингээд явж ирсэн. Тийм учраас энэ хэрэгээ уншиж мэддэг хүн одоо энэ прокурорын даргаар байна гэдэг бол хүмүүсийг хэлбэгдүүлэхгүй байх тэр боломжийг бас сайн хийж чадж байна гэж би харж байгаа. Хоёрдугаарт нь бас тийм нэг устрын нөлөөнд бас энэ өнгөрсөн хугацаанд жаргал сайхан прокурор ажиллахтаа ордгоо байна гэж би нэг зүйлээс харсан. Өөрөөр төрийн өндөр албан тушаалтан ийм асуудлыг шийдвэрлэхдээ одоо тэргийг хүлээж авдаггүй. Тэгээ нэг хэсэг бас нэг би өвчтөе гэдэг нэг хэдэн сар гадаа дотоод байсан байх. Тэрний ардуур нэг эмэгтэй прокурор орлогч нь бас бодлоосон ийм зүйлүүд зөндөө байгаа шүү дээ. Тийм учраас энэ одоо нэг тийм дээрээс үүргөөгөөл ингээд тэгээд гэдэг ийм чиглэлд бол энэ хүн автдаггүй байна гэсэн ийм итгэл үнэмшил байгаа. Ийм хоёр итгэл үнэмшлийн үндсэн дээр би энэ хүнийг одоо дахин томилох тэр ажлыг энэ асуудлыг бол дэмжиж байгаа. Ер нь бол төрд олон жил хатаагдсан ноён нуруутай тэгээд одоо нэг янз янзын ашиг сонирхлын юм нь одоо бууцсан. Тэгээд дахиад одоо нэг тийм устөрч болно гэдэг ингээд энэ албыг одоо устрын зорилгоор ашиглахгүй ийм хүн сонгож байгаа нь би зөвөө л гэж үзэж байгаа. Тийм учраас таныг одоо энэ прокурор ажиллаж байгааг дэмжиж байгаа шүү гэдгийг хэлье. Улам их амжилт хүсье. Ер нь засаглалын шинжил бол 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газар доктортой ажиллах хэрэгцээ үндэс бүрдэж 1.4 жилийн настай байсан засгийн газар доктортой ажиллах болж улсын их хурл төлөөллийн чадвар нэмэгдэж ард түмнийг төлөөлөх чадвар, олон намын төлөөлөл, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөллийн чадвар нэмэгдэж ингээд энэ хууль тогтоох гүйцэтгэлийн шинжил бол одоо сайн хэрэгжиж явж байна. Үндсэн хуулийн нэг гол эрх мэдэл болох шүүхийн шинжил, тэр дотроо шүүхийн шинжиллийн шүүхц эрх мэдлийн бүрэлдэхүүн тогтоог прокурор шинжиллийн асуудал бол мэдээж энэ засаглалын шинжилтэйгээ зохиц иж бүрнээр явагдах ёстой гэж үзэж шүүхийн шинжиллийн шүүхийн сахилгаагаар шүүхийн ерхий зөвлөлийн асуудлуудыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой зааж өгсөн. Тэрний дагуу шүүхийн тухай хуулийг баталж процессжуулсан. Энэ жишгээр прокурорын шинжил бол бас цаашдаа энэ шүүх шинжлэлийнхаа бүрэлдэхүүн хэсэг болж үргэлжилж явах ёстой гэж үздэг. Тухайлбал одоо шүүгч нар, ерөнхий шүүгч байсан шүүгч нар албан тушаалтнуудтай уулзахдаа протокол хөтэлдэг байх. Үндсэн хууль заасан шүүн туслах ажиллагаанд хөндлөнгөөс аливаа албан тушаалтны эрх мэдэлтэн улсын их хурлын гишүүд, ерөнхий сайд, дарга ерөнхийлөгч нар бол нөлөөлж болохгүй гэсэн тэр заалтыг хэрэгжүүлэх үүднээс шүүхийн хуульд бол тодорхой процессуудыг оруулж гэсэн одоо протокол заавал хөтэлдэг, нөлөөлж болохгүй гэх мэтлэн олон процессыг бол бас баталж тэгээ цаашлуул эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай бол эрүүгийн хуулийн зохицоороо системийн өөрчлөлт ингэж хийх асуудал хэрэгтэй хэвээр. Энэ бол хууль тогтоогчдын бүрэн эрхийн асуудал. Энэ шинжилгээ ажлыг бол хууль тогтоогчид үргэлжлүүлж одоо прокурорын мөрдөнгийн асуудлыг өчигдөр хууль зүйн байнгын орон дээр бас нэлээд өндөж ярьж байсан. Энэ асуудлууд бол хууль тогтоогчид санаачлаад үргэлжлүүлээд хэрэгжүүлж явах ёстой шинжил хэмээх тасралтгүй процессын нэг хэсэг байх гэж бодож байна. Прокурор бол хүний эрхээр мэрэгчсэн тусгай эрх мэдлийн байгууллагуудад одоо хяналт тавих эрх бүхий юм субъектийн хувьд хүний эрхийг дээдлж ажилладаг юм. Итгэл үнэмшил гэдэг тухайн байгууллагын итгэл үнэмшил, хувь хүний итгэл үнэмшил гэж байдаг. Хувь хүний итгэл үнэмшил дүүрэн байгаа гэдгээ би гишүүндэс. Хоёрдугаарт ерхий прокурорын хувьд прокурорын байгууллагыг талхайлж байгаагийн хувьд энд ажиллаж байгаа хүмүүст итгэл үнэмшил ямар байх вэ гэдэг энэ ерхий прокуророос шалтгаалдаг. Тийм учраас энэ итгэл үнэмшлийг төрүүлэхүйц
бие даасан хараа тус байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. Энэ нь манай энэ байгууллагад ажиллаж байгаа прокурор ажилтнуудын итгэл баттай байгаа гэж би ингэж боддгийг. Прокурорын байгууллага 2022 онд 23-аас 26 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөнд бие даасан хараа тус байдлыг сайжруулах, прокурорын хяналтыг боловсронгуй болгох, захимжуулах гэсэн ийм чиглэлүүдийг оруулсан. Энэ хөтөлбөрийн дагуу бид цаашдаа олон зүйлийг хийх ийм шаардлага үүсэж байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу бид тодорхой ажлуудыг хийж дүгнээд үзэхэд сүүлийн 3 жил дотор энэ хөтөлбөрийнхээ хүрээнд биелүүлсэн хувь нь 73.3% байна. Энэ ажлыгаа улам цаашд бас ажиллуулнаа. Өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа захимтай холбоотой энэ асуудлын хөгжлөөс